За говийн усны төслийн талаар л дахиад ярина. Анх удаа бид нар ч одоо энэ 126 та парламент улсынхаа хөгжлийн төлөвлөгөөг хилцэхдээ засгийн газар нь бүрэн бүлээн огцрох асуудалгүйгээр хилцэж штэ анх удаа. Тэгээд 50 сайхан байгаа бах. Би ерөнхий сайдыг энэ миний үгийг анхаараасаа гэж бодож байгаа. Дорчан сайдаа та анхаарлын сарниулаад байна. Та түр байж байгаа ч тэхүү. Энэ говийн бүсийн хамгийн тэргүүлэх асуудал орхон анги хэрлэн тоон усны мега төсөл гэж уг нь өмнөх засгийн газар тэрний өмнөх засгийн газар одоо баталсан байдаг л да. Тэгээ би энэ дээр энэ 27 оны Монгол улсын хөгжүүлэх төлөвлөгөөн дээр дахиад л нөгөө анги цагаан бургастай дээр мөнгө байхгүй. Өнгөрсөн жилийн засгийн газрын таны дэмжиж өгсөн 9 тэрбум төгрөгөөр бол сая тендерээ амжилттай зарлаад одоо компаниудыг шалгараад ажил нь бол хийгдэнэ. Тэгэхээр 27 онд дахиад мөнгөгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт мөнгө тавихгүй болохоор ч л одоо мөнгө оруулах гал ингээл зарчмын зөрүүтэй санал гаргаад ирж байгаа шүү дээ. Яагаад гэхээр Монгол улс нэг жилдээ 682 сая метр куб ус хэрэглэдгийг 113 сая метр куб нь говийн бүсэд хэрэглэдэг юм аа. Иннээс өмнө Говь аймаг 63.2 сая метр кубыг хэрэглэдэг. Яагаад тэгэхээр тэнд нөгөө боловсруулах үйлдвэрүүд чинь байгаа юм. Уул уурхай чинь байгаа юм. Одоо газрын тосны алтан ширээгийн үйлдвэрийг сая бид нар гадаад зээлгийн хуулиар батлаад өгөөд хурданд нь хийчлээ. Энэ үйлдвэр ашиглалтанд орвол дахиад л ус хэрэгтэй. Тэгээд улсын төсвийн 80% оруулж байгаа энэ бүстэй усаа хүргэх гол төсөл дээр мөнгө хасаад байгаа маа ерхий сайдаа энэ хоёр сайдаа. Тэгэхээр энийг та бүхэн бодож өгөөч. Бид нар усгүйгээр яаж үйлдвэрлэл явуулах юм, яаж орлогоо олох юм, яаж баяжуулах үйлдвэрүүд ажиллах юм. Сая нэг харамсалтай мэдээ тойргоосоо яваад сонсоод ирлээ. Зөгцөгцийн суман дээр ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөр цаашаа явах боломжгүй болсон. Мод тарих усгүй болсон. Энэ үйлдвэрүүд нь яаж явах юм бол тэгэхээр та бүхэн хөгжлийн төлөвлөгөөн дээр анхаарад гэнэ бид хэдийг мөнгө хаанаас олох юм бол харааных нь бядыг шалгаад хэр ажиллагаатай гишүүн ингээд тэрийн шалгаал ингээд байдгаа болоод усныхаа төслийг нэг номертой тавиад өгөөд явуулдаг байгаа чи энийг яад мөнгө тавьдгүй юм бэ? Энэ хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүлэх хэвээрээ юу? Энэ асуудлыг ерөнхий сайд энэ хоёр сайд хоёроос асууя да. Байгаль орчны сайд бол дэмжиж өгнө тийм ээ. За мөнгө хөлсгөлийн гишүүний энэ санаачлагыг бол би анхнаас нь бас дэмждэг. Тэмж учраас өнгөрсөн жил бол тэзүү боловсруулах зардлын санхүүжилтийн асуудлыг бид хамтдаа шийдвэрлэсэн. За орхон анги төслийн тэзүү үеийг сонгон шалралт явж байна. Тэгээ би сүүлийн мэдээлэл аваагүй байна. Гэхдээ явж байгаа. Тэгэхээр бид тэзүүгээ боловсруулж дууссаны дараа мэдээж тодорхой төсөв мөнгө бол тавих ёстой. Гэхдээ энийг бол улсын төсвөөр дан санхүүжүүлэх нь бол зохимжгүй мэдээж. Гэхдээ орхон ангийн энэ тэзүү хэрвээ дуусаад боловсруулагч юм бол одоо хөрөнгө оруулагч нарт бид нар танилцуулах бололцоо бол бүрдэнэ. Ялангуяа КОП 17-гийн үеэр бол орхон ангич тэр хэрлэн тоонд тэр аль аль нь тэзүүг нь хөрөнгө оруулагч нарт танилцуулаад энэ бол энэ КОП 17-гийн гол одоо бодлогын мессеж болно гэж одоо тэргүү ээлжний ажил хэмээн би үзэж байгаа. Тийм учраас бол энэ орхон ангийнхоо төслийг одоо боловсруулах ажлыг нь хурдлуулъя. Одоо ингээ компани шалгарсан байгаа бол тэр ажлыг нь шахаж шаардаж одоо дуусгая. Хэрлэн тоонтын хувьд бол 2026 оны 3 дугаар сард тэзүүн дууссан гэж би бол мэдээлэлтэй байна. Ингээд мөн энэ хэрлэн тоонтын тэзүү дууссан учраас хөрөнгө оруулагч нарт бас танилцуулах арга хэмжээлүүдийг бол аавна гэж бол зорж байгаа. Тэгээд бүтэн санхүүжилтийг бол улсын төсвүүдээр шууд тавина гэж бол мэдээж тийм болцоо бол байхгүй. Гэхдээ энэ хоёр тэзүү хоёулаа ингээд дуусч байгаа тохиолдолд бол бид нар намын одоо эх оны төсөв хилцгүйгээр бол тодорхой санхүүжилтийн шийдээд гол нь хөрөнгө оруулагч нарт ямар хэмжээний хувь хэмжээг одоо оруулах болцоог бүрдүүлэх вэ гэдэг дээр нь ажиллах ёстой. За тэгээ одоогоор бол мэдээж энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болоод одоо бусад асуудлууд дээр ялангуяа энэ тэзүүг нь олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулах учраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хууль бас хүлээгдэж байна. Энэ бизнесийн эрхчлөө, энэ эдийн засгийн эрхчлөөний анхдагч
хуулийн төслийг дагсан 115 хууль дээр бол бидний байгаль орчны нөлөөллийн үнэлгээ олон хуулиуд дээр тэр олон улсын аудит, олон улсын үнэлгээ оруулах, олон улсад одоо хөрөнгө оруулалт татахад танилцуулахад зориулаад бид нэг стандартад нийцсэн, олон улсын шаардлагад нийцсэн одоо нөлөөллийн үнэлгээ болоод бусад арга хэмжээнүүдийг авахаар бол төлөвлөж байгаа. Тэгээ орхон анги хэрлэн тоонд аль алин дээр нь бол ерөнхий сайдын хувьд гол анхаарлаа хандуулнаа. Тэгээ үүнийг бол тантай хамтдаа шийдвэрлэхтэй бэлэн байна. За усны төсөл, үүн дотор ус дахин ашиглах, ус боловсруулах төсөл арга хэмжээ онцгой чухал. Засгийн газар тэргүүлэх юм бодлогын нэг байгаа. За мэдээлэл өгөхөд хэрлэн тоон энэ техник эдийн засгийн үнэлгээдээ дууссан 4 юм трас гарцсан байгаа. Одоо энэ 4 трасаас хамгийн үр ашигтайг нь сонголт юм. За ингээд нэг үндсэндээ ажил нь цаанаа гарч байгаа гэсэн үг. За нөгөө талаас мянганы сорилтын сангаар та бүхэн мэдж байгаа Улаанбаатар хотыг нэг 60-70 жил усны их усраар хангах, ус сэвэршүүлэх, саарлуус ашиглах гэдэг томоохон төсөл амжилттай хэрэгжээд дууссан. Тэгэхээр засгийн газрын тэргүүнд энэ усны бодлого энэ төсөл арга хэмжээ байгаа. 27 оны хөгжлийн хөтөлбөрт орсон байгаа эренблэгдээ жилийн төлөвийн төсөл тусаад явж байгаа ийм хөтөлбөр байгаа шүү. За. Ихэрсэдэ тэр хэрлэн тоон 4 трастай байгаа. Эн чинь бол хэрлэн тоон төсөл чинь бол уурхаан төсөл биш шүү дээ. Тэгэхээр иргэний төсөл гэдэг зарчмаа баримтлаад иргэнд ашигтайгаар траса батлах ёстой шүү гэдгийг хэлээ. Тэгээд яг тэр траса батлах дээр бол говийн бүсийн гишүүдтэй ер нь нэлээд юу болох бах. Бид нар бас нэг явцын сонссон. Орхон анги ч бол амжилттай явж байгаа шүү. Одоо тэгээд усны тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсэг ажиллаж байгаа. Дандаа төсөв дээр өөрүүлэхгүй. Гэтэ эн чинь 27 онд 30 тэрбум багхгүй юу? 1.7 их 80-ыг өгж байгаа аймгийн усны төсөв 30 тэрбумыг л гуйж байгаа ш дугна. Гэтэ бол дандаа төсөв дээр өөрүүлэхгүйгээр бид нар техник эдийн засгийн үндслээ энэ жилдээ багтаагаад дуусгаж чадах юм бол мөнгө босгох боломж нь бол байгаа. Тийм учраас та бүхэн энэ дээр мөнгө тавихтаа бити харамлаарай, мөнгө тавиагүй байсан шүү. Би тэгээд мөнгө тавиулаад зарчмын зөрүү. За мэдээж таны хэлж байгаатай адилхан хэрлэн тоон төслийг одоо мэдээж нутгийн говийн одоо ард иргэдэд өр өгөөжтэй байх, ач тустай байх, аль тараасаар нь явбал одоо үр ашигтай байх гэдгийг мэдээж та бүхэнтэй болоод нутаг орон нутгийн удирдлага ард иргэдтэй ярилцчээж хийх нь бол гарцаагүй ажиллаа. Тэзүүгийн ажил дуусж байгаа, дууссан гэдгийг хэлье. Онцгой дээр улсын хөгжлийн 2027 оны төсөл дээр одоо бас 30 тэрбум төгрөг суугаад дэмжигдээд явж байгаа. Тэгээ одоо гишүүд маань дэмжиж өгвөл бас одоо төсөв хилцэхээр энэ мөнгөө одоо бас батлуулаад авчвал бид нар бас томоохон хэмжээний эхний шатны хөрөнгө оруулалтын ажлыг тэгээ та бүхэн маань гишүүд манаас дэмжиж өгөрөө. Таны оролцоо бас их туйлын чухал байгаа. Санаачлагтай ажиллаж байгаа чи бас баярлж байгаа гэдгийг бас хэлье. Баярлалаа.